Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та нартай зориулаад Шрек хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Эртээ урдын цагт нэгэн үдсэглэнт гүнж байжээ. Даанч зөвхөн жинхэнэ хайрын үнсэлтээр л тайлагдах хараалаар хараагдсан юм байна. Тэр луугаар хамгаалуулсан цайзад хоригдож, нэг л өдөр жинхэнэ хайр нэрж, түүнийг хараалаас чөлөөлж үнсхийг хүлээгээд байж байгаа ажээ. Тэгсэн чинь хуудсыг нь уурж аваад нойлын цаасны оронд бөксөө арччихлаа. Энэ эвгүй ногоо нөхөр бол манай киноны гол дүр Шрек. Өөр ингэсэн намагта жинхэнэ жаргаж амьдэрдэг нэгэн шүү дээ. Анхаар авраг бит хол байгаарай гэсэн анхааруулга тавьчихад хүмүүсээс хол амьдрах сонирхолтой. Харин хүмүүс Шрекийг барьж явахаар сэрэ хадуураа бариад ирцгээж байна. Шрек маань гэсэн харцаар харчхад тоосонгүй. Хүмүүс ирээд ярьж байна. Тэр тэнд байх шиг байна. Тэгвэл ороод барь. Байц тэр чиний ясыг яг л талах шиг зажлаад идчих байх шүү. Ер нь бол тэр чин авраг итүүд байгаа юм л да. Шрек ардны ирчихжээ. Тэгснэ. Оогрууд бол харин илүү амар шүү. Арьсаар чин дээл хийж өмсөд илгийг чин шарж иддэг юм. Холт мөн авраг бит. Холт би анхаар улсан шүү. Гэхэд унтрааж байснаа ёстой сонин болтол нь айлглаа. Тэгснэ. Яг одоо та нарын зүгтах ёстой хэсэг нь. Тэгэд хүмүүсийг хөөгөөд явуулчихлаа. Харин тэнд нь үлгэрийн амьтдыг худалдаж авнаа гэсэн зар байж байна. Маргааш нь хүмүүс үлгэрийн амьтдыг бариад цэргүүдэд зарж байна. Тэр дунд нь өвгөн мужаам Пиноккиог 5 шилэнгээр өгчлөө. Энэ нэмгэн харин ярддаг элжгээ зарах гэж байгаа юм байна. Би ярддаг элжиг авчирлаа. Тэгвэл 10 шилэнг болох юм байна. Гэхдээ ярддаг нь үнэн бол шүү дээ. Гэтэл элжиг ярддаггүй. Энийг бариад холдуул. Гэхэд тэнүүл чонхын тоос элжгийг оноод элжиг нэсчихлээ. Тэгснэ ярьж өгнө шүү дээ. Хөөх би нэсэж байна. Тэр ярьж байна. Тийм ээ, тэнгэ би ярьдаг бас нэстэг элжиг. Ингээ томорч байтал тоосон дуусчихлаа. Элжиг зогтлаа. Зогтож байхдаа харин Шректэй таарчихна. Цэргүүд ирээд Шрекийг хараад "Чи оогр чамайг Лорд Фаркватын нэрээр баривчилж байна." Тэгэд айрамчаа хаана байгаа. Гэхэд бүгд зугтаачихжээ. Элжиг харин Шрекийг хараад энэ нөхрийг дагаад байвал аюулгүй байж болох юм байна гэж бодгоо яв. Шууд дагаад эхэллээ шүү. Хөөх чи ёстой янзтай байлаа шүү өгшөө. Чи надтай яриад байна уу? Тийм ээ би чамтай ярьсан. Өөр хинтээ гэж намайг сулсанд баярлалаа. Чи ер нь явж эргчлөөгөө найзуудтайгаа хам тэмдэглүүл яасан бэ? Ингээд явах гэтэл надад найз байхгүй шүү дээ. Бас би гой санаа оллоо. Хоёулаа найзууд болвол ямар вэ? Шрек элжгийг хөөж явуулахын тулд айлгаж үзлээ. Тэгсэн нөгөөх нь айдаггүй. Хөөхшөө ам чи өмхий юм аа. Тэгэд явсаар Шрекийн гэрт ирэхэд элжиг. Би чамтай хамт үлдэж болох уу? Ингээд гуйгаад салдаггүй. За яах вэ? Ганцхан шүн. Ингээд аргагүй зөвшөөрлөө. Ингээд элжиг бөөн баяр. Хоёулаа ёстой гоё байна. Оройжонго энэга яриад гоё хоол хийж идэл. Гадаа. Тэгэд хөөгд гаргалаа. Оройн Шрек сайхан хоол хийгээд элжиг төгөхгүй ганцаараа идэх гэж байтал чимээ гараад болдоггүй шүү. Би чамаа гадаа байж вэ гэж хэлээгүй юу? Гэтэл би гадаа л бай шүү дээ. Тэгвэл хэн гэтэл 3 хулган ороод ирчихжээ. Тэгсэн ардаас нь цаасан гуаг аваад ирлээ. Юу вэ? Энийг ширээн дээрээс буулга. Тэгэд яах юм бэ? Ор эзэнтэй бай шүү дээ. Юу? Ингээд очиод хартал улаан малгатын чон орон дээр нэрээд гэвтчихэж. Юу вэ гэд гартал баахан үлгэрийн амьтад ирчихжээ. Та нар энд юугаа хийж байгаа юм бэ? Гэтэл бидний ийшин цөлчихсөн юм аа л гэж байна. Хэн тэрв? Лорд Фаркват. За. Хэн тэр Лорд Фаркват руу явах замыг мэдэх вэ? Гэхэд хинч байдаггүй. Харин хэлчиг. Би мэднэ. Би. За. Анхаар үлгэрийн амьтдаа. Би Лорд Фаркваттай очиж уулзаад та нарыг миний намгаас явуулж гэр-гэрт нь буцаа гэж хэлнэ. Гэхэд нөгөөдөл нь бөөн баяр болно. Шрек элчгээ аваад Фаркват руу явлаа. Фаркват гэдэг нь харин одоо биетэй хаан юм байна. Жигнэмгнээс байцаал тавьж байдаг шүү. Нэг юм хайгаад байгаа бол тай хөлийг нь тасчихсан. Одоо чиний товчиг гэтэл наадах бити. Наадах чин чихрэн товч шүү дээ. Ингээд байж байтал цэргүүд олжглоо эзэнтэй. Гэт ороод ирнэ. Ширэд толийг хайгаад байсан юм байна. Толимэн. Миний хаанд бас хамгийн хүчрэх гэн мөн үү? Зарчмын хувьд бол та хаан биш. Гэхэд толь хагалт сүрдүүлнэ. Чи юу гэсэн бэ? Одоохондоо хаан биш гэх гэсэн ирхмэ. Та гүнжтэй гэрлээд хаан болчихтол болно шүү дээ. Тиймээс танд төгрөх гүнж нарыг санал болгоё. Ингээд гүнж нарыг санал болголоо. Эхний гүнж нь үнсгэлжин, цэвэрлэж хоол хийхдээ мэрэгжлийн. Хоёр дахь нь цасангаа 7 одоотой хамт амьдардаг. Мөрөдлийн хаан хүн хайрын үнсэлтээр сэрэхийг хүлээж байгаа. Гурав дахь нь луугаар мануулсан цайзад амьдардаг. Фиона гүнж. Гэхэд Лорд Фаркват шууд гурав дахьыг нь сонголоо. Анхны харцаар дурлав бололтой. За байц. Хэнийг явуулах уу? Ингээд байж байтал танд анхааруулах жижиг зүйл байна эрхмэ. Нар жаргах үеэр тэр гэдэл. Чимээгүй. Би Фиона гүнжийг өөрийнхөө хатан болгоно. Миний гүнжийг надад авчрах хөлөг баатруудын тэмцээнийг зохион байгуул. Гэт сонссонгүй. Толь уулын чухал юм хэлэх гэж байсан бололтой. Тэр үед нь манай Шрек элжиг хоёр Лорд Фаркватын цайз дээр ирлээ. Хажиргалтай нь хийнч байдаггүй. Хүмүүс бүгд тэмцээн рүү явчихж. Шрек талбайн төв рүү шууд алхаад очлоо. Түүнийг Фаркват хараад "Юу гэж? Үзсэрийн амьт бэ? Юу вэ? Илдэг биш вэ шүү.
Энэ чинь зүгээр л илжиг байна штэ. Тийм бэ. Тэгэхээр шин төлөвлөгөө. Дайчтай. Хамгийн дөрүүлж энэ араатныг алсан миний ялагч болж гүнжийг аврахаар явна. Гэхэд дайчид Шрек рүү дайрлаа. Шрек харин бүгдийг нь будаа болголоо. Зөвхөн бяраарч биш. Бас арга техник сайтай юм байна. Шрек ялчглаа. Түүнийг харуулж устдахгүй ирэх мэ. Хэрэггүй. Надад илүү дээр санаа байна. Ард түмэн. Та нарын харж байгаачлан бидний ялагч энэ байна. Юу? Би зүгээр л намгаа буцааж авмаар байна. Ямар намаг? Миний намаг. Чи үлгэрийн амьтдыг тийш нь сөлсөн байлаа. Тэд нарыгаа явуул. За тэгвэл хоёулаа тохирё. Чи миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүл. Тэгвэл би чамд намгийг чинь буцааж өгье. Шрек зөвшөөрөхгүй байх сонголтгүй бололтой Лорд Фаркватын даалгаврыг хүлээж авлаа. Тэгээд элжиг Шрек хоёр маань луугаар мануулсан үзэсгэлэнт гүнжийг аврахаар явлаа. Явсаар хүрэх газараа хүрсэн бололтой. Оо Шрек, чи сая унгасан юм уу? Эхлээд анхааруулах хэрэгтэй шүү дээ хөгшөө. Надад итгээрэй элжгэ. Хэрвээ сая би байсан бол чи өдид өгчихсэн байгаа. Хөхөр үнэртэж байна уу та? Бид ортож байгаа бололтой. Тэгээд авирад хартал лаватай хавцлын дээгүүр дүүжингүүртэй цаана нь цамхагтай. Орой дээр нь гүнж байгаа болов уу гэмээр ганцхан гэрэлтэй өрөөтэй амар газар байна. Элчиг маань харин дүүжингүүрээр явж чаддгүй юм байна. Доошоо харахгүй явж байгаад замынхаа голоос буцахаар шийдлээ. Элчгэ, тийм боломж байхгүй. Явцгаая. Үгүй. Би бол Шрек гүр савлаад байна. Савлаад гинэ. Энүү гээд савлуулж байгаад ухраасаар байгаад гараад ирлээ. Боллоо элчгэ. Ийм л амархан байна. Тэнд нь гүнжийг аврахаар ирээд чад хийсэн олон баатрууд байна. Элчиг маань зогсолтгүй яриад бас чимээ гаргаад байна. Шрек, элчгэ, хоёр юм байна. Амаа, тат. Тэгээд яваад шатаан байгааг олоодох. Шатаар яах гэв? Гүнж хамгийн дээд давхарт байдаг юм. Хэн чамд тэгж хэлэв? Би номноос уншсан юм аа. За. Чи тэгвэл лууг зохицуул. Би шат болъё. Ингээд явлаа. Би бол шатны мэрэгжилтэн. Шат бол юу юм бэ? Ингээд явж байснаа азгүй элчиг маань луутай таарчихлаа. Луу байна. Ингээд зүгтж гарлаа. Луу гарч ирээд манай хоёрыг шатаах шахлаа. Элчгийг яг эддгийн даван дээр Шрек сүүлээр нь оролдож цаатууллаа. Манай Шрекийг шууд л дээш нь шидчихлээ. Тэгээд элчигтэй халзгнаа. Бөөх явах замыг нь таглаад нүрээрээ. Үгүй. Ямар том шүдвэ. Биш. Ямар цагаан шүдвэ гэх гэсэн юм аа. Чи магадгүй хоолнууд чинь дандаа чамд хэлдэг байх л та. Гэхдээ чи үнэхээр сайхан инээмсэглэлтэй юм аа. Чи ямар шүдний оо хэрэгэлдэг юм бэ? Элжиг амиа аврахын тулд янз бүрийн яриа өднөө. Луу харин жаахан сонио ажиллаад унлаа. Байц чи охин луу юм уу? Тийм ээ. Мэдээж чи охин луу шүү дээ. Ийм хөөх юм чинь. За. Би яг үлдмээр байна л да. Гэхдээ одоо би явалгүй бол Шрек луу элчгийг сүүлнээс нь зуугаад яваад өглөө. Шрек харин шидэгдээд гүнжийн өрөө рүү ороод ирчихэж. Гүнж маань Шрекийг харвуугүй юу үн сүүлхэн гэж бодоод хэвтэж байтал. Хой. Чи Фиона гүнж үү? Тийм ээ. Намайг Хүлэгбаатар аврахыг хүлээж байна. Оо, юун сайн юм. За явъя. Гэхдээ ирхмэ. Эхний уулзалтаа романтик байдлаар хийх ёстой юм биш үү? Тийм цаг алгаа. Ингээд аваад явлаа. Би ядаж намайг аварсан баатрийнхаа нэрийг мэдэж болох уу? Шрек. Хүндэт Шрек. Намайг аварсны чинь талархал болгож энэ альчуурыг хүлээж авна уу? Гэхэд шууд арчгаад буцаагаад өглөө. Тэр үед нь луу архирлаа. Чи лууг алаагүй юм уу? Алга листэндээ оруулчихсан. Гэхдээ дараал нь жаахан буруу болчиход байна. Ингээд явах гэтэл байц гарц тийш шүү дээ. Надад аврах шаардлагатай нэг юм бэ. Чи чинь ямар төрлийн Хүлэгбаатар вэ? Нэгэн онцгой төрлийн Хүлэгбаатар. Тэгэд яваад ортол луу илжигтэй маань ялуураад байж байна. Яг үнсэх гэтэл Шрек илжгийг унгаагаад луу Шрекийн бөксөн дээр үнсчихлээ. За тэгэд манай хэд зугтаж гарнаа. Шрек нэг гартаа аргамаг хүлгээ бариад нөгөө талдаа гүнжээ бариад гүүж гарлаа. Гинжи хүзөвчтэй лууг орооцолдуулж байгаад мултарч чаднаа. Гараад ирсний дараа гүнж бид чадлаа. Хэдэг ирчи жаахан ачин чигсэн эцэст намайг аварч өөрийн эрмэг байдлыг баталлаа. Тэгэлгүй яах вэ? Мэдээж өөрийн аргамаг хүлэгтэйгээ шүү дээ. Сонстоо Шрек. Тэр намайг аргамаг хүлэг гэж боддог юм байна. Одоо тулаан дууссан. Та дуулгаа тайлж болно. Үгүй дээ. Би дуулгатайгаа байж бай. Та тэгэд яаж намайг үнсэх юм бэ? Юу? Гүйцэтгэх ажлын жагсаалтанд ийм байгаагүй шүү дээ. Үгүй яах вэ? Урамшууллын байлгүй дээ Шрек. Үгүй. Юу урамшуулал? Энэ бол хувь тавилан. Гүнж өөрийг нь аварсан жинхэнэ хайртайгаа насан туршдаа аз жаргалтай амьдрах тавилантай. Байц чи Шрекийг арай жинхэнэ хайр гэж бодоод байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Нөгөө хоёр энийгээд сүйд болно. Уучлаарай. Би чиний сонирхдаг төрлийн хүн биш ээ. Мэдээч шүү дээ. Чи миний аврагч. Одоо дуулга тайлчих. Үгүй дээ. Тайлцгаа. Хэрэггүй байхад тайлаач. За. Гэт тайллаа. Гэтэл өвгөр байж байна. Гүнж урам нь хугарнаа. Мангас байх ёсгүй шүү дээ. Лорд Фаркват чамайг авруулахаар намайг илгээсэн юм аа. Тэр өөрөө ирэхгүй яасан юм бэ? Сайн асуулт байна шүү. Чи очихоор өөрөөс нь асуугаарай л да. Түүнийг өөрөө ир гэж хэл.
Эртэл нь би энд хүлээх болно. Байц, би мэдээ хүргэгч биш шүү. Би бол ачаа хүргэгч. Ингээд үүрээд явчихлаа. Гүнж хэсэг эсэргүүцэж байгаад явандаа номхорлоо. Надад хэлээч. Миний ирээдүйн хайрт Фаркват минь ямархуу хүн бэ? Өсөлт өндрийн хувьд жаахан дутмаг гэхүүтэй. Үгүй Шрек, бодолшихээ биетэй гэхэд болох байхаа. Болцгоо. Миний ир нөхрийг битгий доромжил. Маргааш өглөө уулзахаараа та ойлгох баха. Байц, маргааш гинэ. Гэт гүнч нэг л биш ээ. Бид эндээ хоноглох хэрэгтэй. Үгүй дээ, бид шүнжээ яваад л орчихно. Гэхдээ аюултай шүү дээ. Шүн ойд дээрэмчд, араатнууд янз бүрийн юм би. Надад итгэхээр энэ ойд надаас илүү аимшигтай зүйл гэж нээгч байхгүй. Бид хоноглоно. Яг одоо. За барахгүй нэ. Тэд тэндээ хонголохоор боллоо. Гүнжид нэг агуу холж өгöd тэндээ хонголцгоолоо. Оройн Шрек Элжиг хоёр жаахан ярилцлаа. Бозож очоод ойлаа намагтаа юу хийх вэ Шрек? Байз Элжгэ. Ямар ч бид бас ямар ч манай намаг гэж байхгүй. Харин би болон миний намаг л гэж байгаа. Бозож очихороо би намагтаа том хан бариад ганцаараа жаргаж амьдрна. Шрек, чи яагаад хүмүүс дуургүй юм бэ? Чамд нэг асуудал байна. Би асуудалтай биш ээ. Харин хүмүүс асуудалтай. Ойлгоо. Хүмүүс намайг хараад дандаа зугтаж үзэн яддаг. Тийм болохоор надад тэдэнтэй ойр амьдрах ямар ч шаардлага байхгүй. Хөөрхий. Шрек маань хүмүүст гомддог учраас хүмүүсээс дүүлж амьдрдаг юм байна. Үүнийг нь агуун цаанаас Фиона сонсож байдаг. Нүдэн нэг л биш ээ. Фаркват харин Фионагийнхаа зургийг харж мөрөөдөөстэй. Өглөө болоход Фиона босоод дуу аялахад шувуу түүнийг дагаж аялна. Фиона өнгөө дээжлүүлсээр байгаад шувууг дэлблээд алчглаа. Тэгэд яг өндгийг нь шараад өглөөний цай бэлтчихлээ. Өдөрч сайхан эхэлж байна шүү. Хамт явж байгаад Шрек хэхрүүллээ. Шрек, эмэгтэй хүний дэргэд эн чинь бүдүүлэг гэхэд гүнжөөс хэхэрчихлээ. Нөгөө хоёр шок. Чи миний бодсноос өөр юм аа. Магадгүй чи бусдын талаар буруу бодолтой байдаг бах. Гэтэл нэг нөхөр гүнжийг шүрээд явчихлаа. Тийм ээ, гүнжтэй минь. Би таныг аимшигтай ногоон амьтны савраас аварлаа. Юу гэнэ? Чи өөрийгөө хин гэж бодов? Гэхэд өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү хадагтай. Ингээд дуулж гарнаа. Бас олуулаа юм. Тэгээд дууныхаа төгсгөл Шректэй үзэлцгээр дөхөж байтал гүнж өөрөө бууж ирээд бүгдийг нь зодоод хайчихлаа. Амар зодтолдог гүнж байсан юм биш үү те? Тулааны төгсгөлд харин Шрекийн бөксөнд сум зогтчихж Элжиг, Шрек, чи үхэх юм байна. Шрек, антамин цагаан гэрэл явах юм бол битгий дагаарай. Элжгээ тайвшир. Чи яваад улаан иштэй цэнхэр цэцэг аваад ир. Ингээд явууллаа. Чи цэцгээр яах гэв? Би зүгээр л Элжгийг явуулах гэж тэгсэн юм аа. Явсан хойгоор нь сумыг суглах гэдэл нэг л болдоггүй. Давхралдаад унчихлаа. Тэгсэн Элжиг хүрээд ирнэ. Юу ч болоогүй гэж тайлбарлаж байтал сумыг нь сугалчихлаа. За тэгээд цаашаа явцгаалаа. Шрек маань Фиона жаахан татагдаад байна уу да? Мэлхий үлээж шаар хийж өгөөдөл. Манай хоёр маань бие биетэйгээ жаахан дотносоод байгаа бололтой. За цаашаа явхаас өмнө манай царайлаг киночдын хөөрхөн хүүхдүүд subscribe дараарай. Сабадарч мэдхгүй бол аав ээж рүүгээ subscribe дараад өг гэд хэлээрэй. Тэгээд Фиона Шрек хоёр дахиад нэг хоноглох шалтак хайгаад явж өглөө. Миний бодлоор Элжиг өвчгсөн харагдаад байна. Тийм байх шүү дээ. Чи нэг л биш харагдаад байна. Тийм баха. Би угаасаа хүзүүгээ хөдөлгөх үед өвдөд байгаа. Би тэгвэл яваад цай боцолгоё. Би эдэх юм олж ирээ. Ингээд бөөн далим үлдэхэр боллоо. Элжгээгээ мартчихж. Энэ ямар гоё амттай юм бэ? Энэ юу юм бэ? Зэрлэг харах байгаамаа. Гайхалтай юм аа. Би өнгөрч байгаа юм биш л дээ. Гэхдээ энэ тал дээр би шилтгэн. Гүнз санаа алдаад маргааш өдөөд би огт өөр байдлаар хоолж явах бах та. Магадгүй та манай намгаар зочиж болно шүү дээ. Би бүх төрлийн хоол хийж чадна. Би заавал очино. Шрек маань сэтгэлэн догтлоо. Гүнж жаахан дурлах хандлагатай. Тэгэд гүнж за Шрек, гүнж бол мэдээж өөрт нь Фаркват яах вэ? Хоёулаа сууя гэж хэлээсэ гэж бодоод л байгаа шүү дээ. Тэгсэн Шрек би гэд хэлж чадсангүй. Та наадхаа идэх үү? Өөрийнхөө харахыг Шрек дөгөх үед гар нь шүргэлцээд яг үнсэх гэтэл Элжиг гарч ирээд балчихлаа. Нар жаргах болж гүн шууд л орой болж сайхан амраарай гэд яваад орчихлоо. Элжиг тэндээс та хоёр учир ургуулад байгааг мэднэ гэхэд Шрек үгүйсгэнэ. Сонс, тэр бол гүнж. Харин би чинь оогөр шүү дээ. Гэд өөрийгөө голлоо. Шөнө нь Элжиг гүнжтэй ярилцах гээд ортол нэг л биш ээ. Ногоо амтан байж байна. Юу вэ? Чи гүнжиг яасан? Би байна. Би гүнж байна. Чи гүнжиг ичгэж түүнийг гарга. Шрек гэхэд нээрэн гүнж байна. Шүн болохоор өөгөр болоод хувирчихдаг юм байна. Тэгэд гүнж тайлбарлаа. Наранд би үсгэлэнд гүнж, харин нар чаргах үед аимшигт мангас болдгийг. Би ийм хараалтай. Зөвхөн жинхэнэ хайрын үнсэлтэл намайг энэ хайраас чөлөөлнө. Гэх болно. Тэр үед нь Шрек наран цэцэг бариад гүнжид ерөн сэтгэлээ илчлийгээд ирж байдаг. Тэгэд гадаа нэртэл яриан сонсогдож байна. Гүнж болон мангас нэгэн зэрэг оршиж байна гэд төсөөлөд үзтээ. Аимшигтай байгаа үсттэй. Тийм болохоор л би Шрект хэлж чадахгүй байгаа юм. Зөвхөн жинхэнэ хайртайгаа л би гэр
баярлах ёстой. Ингээд өөрийнхөө талаар ярих үед Шрек өөрийнх нь талаар ярьж байна гэж буруугаар ойлгоод урам нь хугараад яваад өглөө. Нөгөө цэцгээ үүдэнд нь хайчихлаа. Гүн харин нөгөө цэцгийг нь аваад орлоо. Тэгээд хэлнэ. Хэлэхгүй гэж дэлбэнүүдийг нэг нэгээр нь зулгаж угаад хэлнэ гэд Шрек хэлэхээр зориглоод гарлаа. Гэтэл нар мандаж таарад буцаад гүнжүүлчихлоо. Шрек тэндээс ирж байна хэлэхээр очиход Шрек бөөн өөр болчихож. Шрек яасан бэ? Өчигдөр шүн би яриаг чинь сонссон. Юуг нь сонссон гэж? Өг бүрийг чинь сонссон. Та мангас болон гүнж зэрэгцэн оршиж байна гэд боддоо гэж байсан. Гэхдээ би чамайг ойлгоно гэж бодсон. Харагдах байдал хамаатай гэж үү? Тийм ээ, хамаатай. Манай хоёр хоёулаа хоёр талд буруугаар ойлголцчихлоо. Тэр үед нь цаанаас Лорд Фарквад ирж байна. Фиона гүнжээ. Яг л яригддаг шигэ үтсгэлэнтэй юм. Сайн ажиллаа аврагавитэй. Яг л ярьснараа. Одоо миний намгийг өгөөдөх. Гэд явна. Фарквад шууд л гэрлэх санал тавилаа. Шрек нүднийхээ булангаар хараастай. Тийм ээ. Гайхалтай. Тэгвэл маргааш нээжгэр хорим хийцгээе гэхэд үгүй. Шрек бас баярлаад харнаа тэгсэн. Хүлээж яах юм? Өнөөдөр хөримлээ. Гэж амын шүү дээ. Шрек гомдоод яваад өглөө. Шрек маань өөрийнхөө жаргал цалигсан намагтаа ирэх болно. Даанч өртөөх шигэ жаргалтай биш болчихж нэг л юм дутаад байна. Нөгөө талд нь Фиона хурминдаа бэлдэж байна. Гэхдээ бас л хин нэг санаад байгаа нь илт байдаг. Илчиг мөн тэрүүгээр явж байхдаа ганцаарцсан луутай таарлдана. Шрек хоолоо идэж байтал гадаа юм дуурхаар нь баярлаад гартал Фиона биш байна. Харин ээлжиг байна. Би гүнжийг аврахад талыг нь хийсэн. Тиймээс намгийн талыг би аавна гэд үзэж тарнаа. Чи бол өөрийгөө бодсон. Харилцааны доголдолтой нөхөр. Чи надад ч Фионад ч тэгж хандсан. Тэр бүр чамд хайртай байхад чи түүнийг үл ойшоосон. Хайртай гинэ. Тэр намайг үзээрэй мангас гэж хэлсэн. Би та хоёрын яриаг сонссон. Тэр чиний талаар яриаггүй маа. Өөр хүний талаар ярьж байсан юм. Юу? Тэр миний талаар яриаггүй бол хэний талаар ярьж байсан юм бэ? Элчиг энэ удаа үнд орноо. Чамд хэллээ чи сонсохгүй шүү дээ. За уучлаарай элчгээ. Одоо хэлчих. За. Уучлаарай. Одоо хэлээч. Тэгсэн болдоггүй. Элчгээ. Намайг уучлаарай. Би үнэхээр амиа удсан муухай ааштай мангас. Чи намайг уучлах уу? Найзууд үргэлж уучлалдаг юм. За. Ингээд манай хоёр эвлэрлээ. Тэгээд Фиона миний талаар юу гэсэн юм бэ? Гэхэд чи надаас юуг нь асуугав? Өөрөө очиод асуул та. Тийм ээ, би өөрөө байц. Хурим бид амжихгүй нэ. Амжих талаар санаа зовлтгүй гэтэл луу хүрээд ирлээ. Луу хөлөглөөд Фиона руу явлаа. За ингээд хөрмөн дээр ирлээ. Фиона нар жаргахаас өмнө гэрлэх гээд амар яарч байдаг. Шрек гадаа хүрээд ирлээ. Шууд орж болохгүй Шрек. Энэ хоёрыг эсэргүүцэж буй хүн байна уу гэхэд би гээд орох ёстой. Тэгвэл гоё романтик. Тэгэд гадаанаас нь тандалт хийж байна. Даанч оройтчихж. Тэд аль хэдийн асуучихжээ гэхэд шууд орлоо. Би эсэргүүцэж байна гэд яваад орноо. Хей. За юу анда хүмүүсээ. Фиона тэр үед уурлах болно. Би завгүй байна Шрек. Чи гэрлэж болохгүй. Яагаад тэр вэ? Тэр чиний жинхэнэ хайр биш шүү дээ. Жинхэнэ хайрын талаар чи юу мэддэг юм? Юу, би чамд гэтэл Фарквад. Харта. Энэ үзээрийн мангас гүнжид хайртай болчихж. Гэд бүгд шоолноо. Фиона харин энэ үнэн үү Шрек? Шрек хэлж амжаагүй байтал Фиона нэг юм шийдлээ. Би та хоёрт нэг юм харуулъя. Гэд нар жаргах үед өвгөр болж хувирлаа. Фарквад шууд л үзээрийн юм. Тэднийг барь. Хоёулангийн зайлуул гэд сэргүүдээ дуудлаа. Шрек үзээд барсангүй. Тэгээд шүгэлдэж нэмэлт хүчээ дуудах үед луу тэндээс ороод ирлээ. Луу орж ирээд Фаркватыг шууд залгичихнаа. Энэ удаа харин Шрек зөрөгтэй хэллээ. Фиона, би чамд хайртай. Үнэхээр үү? Үнэхээр. Би ч бас чамд хайртай. Гэд үнслээ. Хараал тайлагдлаа. Харин Фиона буцаад гүнж болсонгүй. Өвгөр хിവэрээ үлдчихлээ. Би ойлгосонгүй. Би үцэглэнтэй болох ёстой байсан шүү дээ. Чи үцэглэнтэй л байна шүү дээ. Ингээд манай хоёр үнсэлцгэснэ. Ой. Тэгээд сайхан дуулж хуурдаад кино маань дууслаа. Хүүхэлдээ маань гэх юм уу? За яг кино маань гэдэл явчихъя. Киночд кидс байла. Хүүхдүүдээ саба мартва.